Би бол одоо маш олон удаа хожаагалд дуулсан шүү дээ. Яа. Энэ дэлхийн бүх адуунуудын очихыг хүсдэг, адуучдын очихыг хүсдэг Деважин нь Монголын байж тээ гэдэг. Яг тэр донк гэж. Би түүхчний одоо нөгөө адууч биш шүү дээ. Одоо адууны бодлого биш. Яг түүхчний үднэс. Хиймор гэдэг үг. Ойлгосон тийм. Тий. Энэ одоо яг юу юм бол яг яагаад морь юм бол яагаад хий юм бол? Тэр нэгэн гаагаас 600-аас 5,000 еврогийн ашиг асуудал гэж байгаа. Тэгээд байгальтын дээлтэйгээр хийсэн малын бүтээгдэхүүн үйлдвэрлэж л та. Энэнийг олонсоо айсад баталж л таалаа. Дараа жилийн морины баяр болж штэ. Дэлхийн морины баяр гэж. Энийг шууд энэгээр та Монгол улсыг ингээд дэлхийд таниулах гэж штэ. Энийн талаар та нэг дахиад дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яг юу болох гээд байна? Ямар ач холбогдолтой юм бэ? За сайн бацхан үзэгчтэй Баттар байна. Өсөлж газар. Тэнгэр Монгол газрын шинэ дугаарт тавтай морилноо. Тэгээд энэ дугаартаа бид их хүндэт зочин Наран Батархахаа урьсан. Манай Наран Батархах бол түүхч, эдийн засагч юм. Тэгээд Монгол нэгч биш олон талбартаа бол танигдсан байгаа. Тэгээд та өөрийнхөө талаар товч танилцуулно. За сайн бацхан уу. Намайг Наран Батархах гэдэг Монгол адууны Деваж малчны 8 бодлогын санаачлагч. Монгол адууны Деваж ингээд 3,000 малчны хөдөлгөөний тэргүүн байна. Тэгээд таны энэ сүлт хийгээд байгаа энэ морин засал гэнэ та. Энэ нэг хэмжлэгээний нэг хэлбэр шүү дээ. Одоо хүмүүс төр хэрэгжүүлж болдог гэдэг. Энийн талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч. Энэ хүмүүс ч нэг бонус одоо ихлүүлээд хүнд чунулдгүй амьдарч чаддгүй чирнийг яах гэдэг юм лээ. Тэгээд манай хэд чинь ингээд хүн төслөх гэдэг нэг юм явсан. Тэгээ хүнд ингээд адууны Деважийн хөдөлгөөний идэвхтэн гишүүд нэг төслөх гэдэг үйлдэл ингээд явсан чинь тэн дээр морийг төсөлж явсан хүмүүсийн сэтгцийн эрүүл мэндийн физиологийн эрүүл мэндийн асуудал ингээд сайжраад байгаа нь ажиглагдсан байхгүй. За энэ дээр нь судалгаа хийгээд ингээ 22 оноос хойш 21 оноос хойш Монгол улсад морин дээр хийдэг одоо англиар бол hypotherapy, equine therapy гэдэг энэ аргачлалыг хэрэгжүүлж байгаа. Тэгээд дэлхийд анхны тохиолдол нь манах юу гэхээр хар тамхины донтол төвчлөлтийг дэмжих хэмжлэгийг мороор хэмжилттэй хийсэн анхны тохиолдол манах. Одоо хүмүүс ингээд чи одоо энэ одоо гадааддад яваад ямар юм яриад идэв. Тэг хүн байна. Тэр хүмүүсийн ураад байгаа шалтгаан дээр манай судалгааны арга зүй ямар яаж явдгийг гэдэг ч юм уу тийм байгаа. Дэлхийд бол ийм байгаа. Морин засал гэдэг нь одоо маш үр дүнтэй заслын хэлбэр. Аутизмын морин засал. За сэтгэл гутрал, донтолт. За тэгээд түгшилтийн сэтгэл заслыг морин хийдэг. Дээрээс нь физик хэмжлэгийн дээр харуултын дараах, саажилтын дараах нөхөн зэргийн хэмжлэгийг адуугаар хийдэг. Одоо энэний хамгийн том одоо төв бол Оросын читэд байдаг морин хэмжлэгийн төв. Энэ яг харуултын дараах, саажилтын дараах нөхөн зэргийн хэмжлэгийг одоо бүрийг шилхооны арга зүгээр хийдэг. Ийм газар. Тэгээд үндсэндээ бидний гол зорилго бол нөгөө малчны орлогыг сайжруулах, Монгол улсыг дэлхийн адууны төв болгох гэдэг Монгол адууны брэнд гэдэг энэ малчны 8 бодлогын дотор байдаг нэг зорилт. Тэгэхээр адууг яаж брэнджүүлэх вэ гэхээр хэрэглээнд нэвтрүүлэх тийм үү? Гадаад дотоодын энэ чийсэн хэрэглээнд нэвтрүүлж иж адуугаар ашиглагдана тийм үү? Тэгэхээр энэ нэг нэвтрүүлэх гол арга зүй болоо одоо дэлхийд яг хийт болж байгаа илүү эрэлттэй байгаа морин эмчилгээ. Одоо жишээ нь Францын морин эмчилгээний 1 цагийн төлбөр $800 гэдэг. 1 цагийн. Энэ чинь өөрөө арга зүйтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг судлаад малчтаа заагаад тусгай чадварчсан малчт руугаа яг энэ чиглэлийн жуулчин авдаг гэдэг энэ цаашдын бодлого. Гэт иймэрхүү бодлоготой юм өгч байгаа. Энд нэг сони юм байна. За маш сони. Тэг читийн морин эмчилгээний төвд ашиглагддаг адуу гэсэн нэлээд Монгол морин. Тэг яаж юм гэсэн чинь тэр нэг Орос бүсгүй. Ингэдэм байл та. Морины сервэний өндөр тийм үү? Сервэний өндөр ингээд
Яг Монгол мөний дунд ч таны 137-аас доош шиг юм те. Ийм байхад шогших үйлдэл хийгээд хүний булчингийн нарийн ширхэг импакт авч ийнэ. Монгол моринэр. Нөгөө өндөр морин штэ. тий. Тэр нь шогших үйлдэл хийгээд хүний булчингийн бүдүүн ширхэг импакт авч ийнэ. Энэ нь юу гэхээр нөгөө физик имчилгээ хийгдэнэ гэдэг нь өөрөө булчингийн нарийн ширхэг импакт авч иж харуултын дараах, ажилтны дараах нөхөн сэргийн имчилгээ хийгдэж байгаа. За ингэсэн тусгай эмэйл гэдэг нэг юм ялва. Айлын үнийн аваа гэсэн $500, $800, $1000 гэх тусгай эмэйл гэдэг имчилгээний. Нөгөөг нь ингээд зургийг аваад ингээд харсан чинь одоо нэг дөрөв байна. Нэг юм одоо байруул маягийн юм байгаа. Яг хөдөлж чинь харуултаас ажилтан хүн чинь тэнцвэр олж чадахгүй шүү дээ. Тэгээд зайдан эмэйл юм бодохгүй. Тэг үндсэн ойлголт нь юу вэ гэхээр зайдан морь унах нь физик имчилгээ маа гэдэг ойлголт байхгүй. Тэрээс жишээ нь. Тэгэхээр бидний монголчуудын хэдэн мянган жилийн амьдралын хвшил болгоцсон зүйл нь өөрөө шинжлэх ухааны олон элементийг агуулсан байдгийг одоо би ингээ хойноос нь өгөөл явахад алж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг уучин цагт ингээл нэг настай хүн бүгэ шогшоо явж шүү дээ. Тэгэл та ер нь дөмгтөөх нь хатруулчдаг юм уу давхичдаг хүмүүс гээл шоосоод байдаг байсан. Гэтэл нөгөө нэг чинь тэр бидний байгалийн цөмгөрөө байдаг физик имчилгээ явж ирсэн баг. Тэгэхээр одоо энэ имчилгээ Монголд яг хаана явагддаг бол явагдаж байгаа л. Одоо манай хатууны дэваач гэдэг нөгөө бонус авсан гэдэг сайхан гараад шүү дээ. Тэднэр дээр бид судалгаа хийж байгаа. Судалгаа гэдэг нь нөгөө Швейцарын, Францын эрдэмтдтэй хамтраад одоогоор аутистик хүүхдүүд ч одоо энэ чинь бол өвчин биш. Нэгдүгээр. Энэ хүүхдүүдийн одоо энэ ч онцлог. Тэгэхээр энэ хүүхдүүдийн хэл ярианы тутмагшил гэж байна. Хөдөлгөөний тутмагшил, нийгэмшиг тутмагшил гэдэг энэ хэлбэрүүдийг морин засал гэдгээр явах гэдэг юм. Ер нь морин имчилгээний дэлхийд нэг юм яг тосгүй илүү давуу талтай байгаа нэг юм онцлог байна. Миний гар. Жишээ нь ингээд заан мууртай, нохойтой ч гэдэм ингээд айлг биш тийм үү? Ингэнгүүт муура унахгүй тийм ээ? Нохойгоо унахгүй. За морийг чинь унж болно, ийлж болно, тэрвэрж болно, ярьж болно гэх элементүүд байна тийм үү? Ингээд онцлогуудыг үзсэн чинь ингэдэм юм байна. Та муур нохойтой хүн бол ингээд окситоцины гормон толгойд нь илүү ялгардаг. Хайрлах. Тэгсэн чинь морь нэмэгдэнгүүт морьч өөр окситоцины гормон ялгаруулахаас гадна хүнд одоо тусалж штэ. Эндорфины гормон ялгаруулж. Тэгэхээр нэгсэндээ мэдээж нөө амтнд ижсэн хүн хайрладаг гэж ярьдаг штэ. Морин дээр тэднээс нэг давуу тал нь эндорфины гормоныг хүний тархинд ялгаруулах тусалдаг гэдэг. Байна штэ. Эндорфин ч одоо юутай хамааралтай гормон нэлээ. Энэ юусэн хүний тархинд дөрвөн төрлийн гормоны одоо тэнцвэржилт чинь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал болж байна. Энэ ингээд оголдоод ингээд явбал нэгсэндээ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал муудж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэнцвэрийг алхах гэж үзэж байна. Яг үнэ. Тэгээ ганц адуу гэлтгүүгээр бас босоод нөгөө юу байгаа шүү дээ. Мал байгаа шүү дээ. Одоо хань ямаа хөргөд. Энэ дэр бас нэг засал явагддаг болоо тийм хэмжээлгээр гэх юм уу хүүхдүүдтэй холбоотой. Бидэд ингэсэн 2025 энэ он шүү дээ. Хосон жилээр нэг байх гэж байгаа. Энэ оны 3 сарын дундаас 10 сарын дунд болтол нийслэлийн 8-аас 14 насны хүүхдүүдэд 3000 хүүхдэд 7 хоног болгон Улаанбаатартын орхон байж байгаа 20 айлыг бид тусдан сургаад бэлдээд тэгээд empathy education буюу нэг хайрлтыг нэгтгэх хөлбөчнөмжин байх гэдэг энэ боловсролыг тусдан нэг арга зүй гаргаад 7 арга зүйн дагуу хэрэгж өгсөн. Энэний хамталсан байгууллагууд нь нийслэлийн гэмтрээс хүчилсэн сэргийлэх хэцүү үйлийнхэн салбар зөвлөлийн шалтгааны өгөр нөгөө хүүхдүүдийн гэмтрийг хийж байгаа тоо холбогдож байгаа тоо жил болгон ингэ нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жил ихэд 1773 насан дээр хүүхдийн гэмтрийг хийсэн доо шүү. Хохирогч биш байгаа нь шүү дээ. Хийсэн доо. Энэнийг бууруулахын тулд ерөөсөө энэ хүүхдийг хайрладаг нэгдэг ийм өвчтөлөн байх гэдэг энэ empathy education-ийн боловсролд анхаарал яваад. Энэ дээр бид нэр судалгаа давхар явуулсан. Хүүхдүүдийн стрессийн левел хэр байна. Тэгээд нөгөө стрессийн левел нь биш урахтай бидний даасан арга зүйн дагуу тогсны дараа яаж болж байна.
Тэгээд хэрэг нөлөө гарч энэ судалгааны Одоо судалгааны тайлангуудаа авчихсан нөгөө чинь ингээд манай бид нар чинь сэтгэл зүйч сэтгэл засалчтай хамт ажиллаж байгаа. Нөгөө хүмүүс маань тайлангийнхаа эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй. Зөв нүдэнд харагдах үс өөрчлөлт бол шууд алдчих. Одоо ингээд 7 дугаар ангийн 2 бүлгийг нэг автобусанд суулгацсан. Яг автобусанд буухад хоорондоо зодтолтой бууж байгаа байхгүй. Тэгсэхэд л нэг хүүхэд утга гаргаж алж байгаа байхгүй. 7 дугаар анги шүү дээ. Одоо хүчнэр бол 7 дугаар анги чинь бидний 5 дугаар анги шүү дээ. Бид 5 дугаар ангид ямар байлаа тий. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь заа ингээд нөгөө 7 10 дугаар ингэж явал сүүлдээ яг 2 дахь арга зүйд усаал тэр хүүхдүүд ингээд амьсгалын одоо нэг юм өндөр амьсгалтай хүн болчтой шүү дээ. Хэвийн мосож гараа тийм үү. Бүх амьсгалын төвшнөлт бараг ижлсэн шиг болол тэгэл тэнд ингээд дугаа илэх нь илэл тоглох нь багсаал нөгөө ишиг урга руугаа илэх нь ихсэл тэгэл хүн нөгөө ишгээ илэх тэрэх дуудуулж өгөх үйлдэл нэмэгдэл анш. Тэр empathy education гэсэн тийм. Тэрнтэй холбоотой та нэг юм unconditional love гэдэг гадаад нэг илтгэл тавьдаг шүү дээ. Тэрний талаар та ярьж өгөөч. Яа чи ихэл нэг хөгжилтэй эхлээд 2022 оны 9 сарын 13-нд нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн манлайлагч гэдэг шагналыг энэ 3,000 малчны хөдөлгөөн адууны диважингийн санаачилсан энэ малчны 8 бодлогот өгсөн. Тэгээд тэнд чи очиод нэг үг хэлэхтэй болно шүү дээ. Ингээ нэг микрофонд бичсэн. Тэгээ үг хэлэхдээ ямар юм хэлнэ л гэж байгаа. Тэгээ судлаа шүү дээ. Тэгээ ингээ судлаад ирнэ яг малчин ахуйтай холбоотой бол бич болохоор юу байна гээл. Тэ. Тэгээ нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын 17 доктортой хөгжлийн зорилтын нэг байдаг шүү дээ. Нөгөө их тайван боловсрал юу гэж л ус мас гээл тэ. Тэгээ энэ нэг судлаад үзсэн их тайван нөрөөс ингээд нүтэнд ингээд тороод болдгоо. Тэгээ нөгөөхөн судлаад их тайвантай холбочихмоор юу вэ? Уул нь монголчууд хамгийн их тайванч болсон шүү дээ. Юу ч тайварлах. Тэгсэн чинь 1999 оны 9 сарын 13-ны нэг юм culture of peace буюу одоо их тайванч соёл гэж биел орчуулад байгаа юм л да. Culture of peace гэдгийг. Их тайванч соёлын тунхаг гэж байгаа. Энэ юу гэхээр за цэрэг армийг бэхжүүлэх замаар энэ дэлхийд их тайван тогтох нь үүсгэл юм байна. Ер нь өнөөдөр өсч байж байгаа хүүхдүүдийг хайрладаг нэлдэг өвч нэмжин байх. Энэ боловсролын хөтөлбөр байна. Энэ бол уламжлал соёл юм байна гэдэг юм тохиолдол болж өгдөг. Тэгээд яг тэрийг уншсан чинь нүдэнд малчин ахуйн амьдралын шууд ороод их. Чи culture tradition хоёлаа байгаа шүү дээ. Тэгээд тэнд нь очиод би за монголчуудын хүүхдэд давнаас суртална шив урахтад болдог, тоглуулдаг. Энэ яаж нэхэрэ хөдөлж байгаа болгон ам гэдгийг хэл төрхоос өмнө ухаан сууж ухамсар суухаас өмнө тэр хүүхдэд ойлгуулж байгаа ахын боловсролын хэлбэр юм аа. Ингээд 5 наснаас нь хойш нь өөр ингэсэн морьтой болгоод тэр морьтойгоо нөгөө хүүхэд 20-30 жил хамтдаа. Нөгөө морь хүүхдэд empathy education буюу unconditional love-ыг заадаг чимээгүй багшны магс иймэрхүү утгатай илтгэл тавьчихсан юм. Тэгсэн чинь энэ ингээд түүмэр бит ингээд нэг талын түүмэр шиг ингээд сарх гэж утсан. Тэгэл тэндээс Бразилиас дараагийн чинь Бразилийн Рио де Жанейроос улирал. Тэгэл Швейцараас тэгэл Нью-Йорк Таймсаас улирал. Тэгээ 2024 онд чинь Нобелийн их тайвны шагналтны залах хэслийн нээлтийг энэгээр хийж байгаа. Тэгээд ингээд явсан чинь сэтгүүлчт нь асуулт асуудаг. Яг л энэ чинь empathy education бол дэлхийд их тайвныг автрах гол solution буюу өрөвдөх хайрлах нэмжин сэтгэлийн боловсрал бол ирээдүйн их дэлхийн амар амгалан байдлын шийдэл юм а гэж утгатай илтгэл яваад байдаг юм л та. Тэгсэн чинь өөрөө энд хийсэн судалгаа тоо баримт билийн байдаг уу? Сайн үлээгэл яваад байгаа байхгүй. Үлээгэл байгаа шүү дээ чи одоо. Тэгээ одоо судалгаа хийя. Ингээд судалгааны ажил болж байгаа. Тэгээ энэ үндсэндээ энэ 3,000 хүүхдийн асуудал чинь бол би тэр олон улсад ч одоо явах та судалгааны хамгийн ихний тайлан жишээ нь ингэж байна. Баримтан багс шүү дээ. Тийм зорилготой. Тэгэхээр түрүүний яриад байсан судалгаа болол яг энэтэй ингэж үлдэж холбогдсон юм шүү дээ. Тийм. Яа, адуу малын талаар ингээд дэлхийд ингээд илтгэл тавьж явж байхад өсөн үсэв ингээд
дэлхийн одоо адуу маттай холбоотой хүмүүс тантай холбогдож таарна шүү дээ. Тэгэхээр яг тэр хүмүүстэй хамтарч ажиллах тийм боломж болцоо байна уу? Тэрний ингээ Монголд урьж одоо соёлоо ингээ хуваалцах те. Нэг суралцах нэг тийм боломжууд гарсан болов. 24 онд Шведийн одоо хааны ивэлд байдаг Морин гимназиум гэдэг сургууль дээр хүүхдүүд нь очиод лектор аваад. Тэгээ ингээ лекторсон тэр чинь ийм учиртай. Аутизмтай хүүхдч байгаа, энгийн хүүхдч байгаа ингээ хойлоотой. 10 жилийн сургууль одоо манайхаар бол. Тэгтээ гаднаа дотор байртай. Тэгээд гадна надад байждаг. Тэгсэн нөгөө хүүхдүүд чинь хүүхдүүд л хүүхд айлгаад хүүхдүүд атдаг шүү дээ. Ингээ экран дээр ингээ нөгөө хэдийнхаа адууныхаа бичлэгийг үзүүлээд ингэдэг гэсэн чинь нөгөө хүүхдүүд чинь хаа юу ажиллах уу? Танай одоо адуун дээр бид сургуулиа байгуулж болох уу? Гэдэг. Тэд чи ямар ч яа гэдэг гэсэн чинь манай тэгж асууж алдаас нэг охин ингэж асуусан юм. Аха та энэ манай адуунууд энэ цахилгаантай хашаанд ингээ байж байгаа та юу гэж боддог гэдэг байхгүй. Бидний хараагүй. Тэгсэн тэр нь ийм юм л та одоо ингээ нэг юм 4-5 ялцаатай ч юм нэг юм жижигхэн нэг юм одоо хашаанд шалбаагийн донд нэг адуу зогсож байгаа. Тэгээд тэр ингээ тойруулаад ингээ цахилгаан утас гүйлгэсэн. Энийг асууж ийж бидний мэдээг байхгүй. Тэгээд ахан сайн мэдэхгүй байна. Би одоо танаа адууг яаж идгийг би одоо хараагүй байна. Манай адуу ингээ байж идэв юм. Гэсэн чинь танай жаргалтай адуу гэж байгаа. Танай Монголын жаргалтай адуу дээр бид нэр баймар байна. Гэсэн юм яриа. Тэгсэн энэ асуудал чинь тийм сургууль нь юу яаж байгаа юм. Сургуулийнх нь багш нар нь яг тэрийг сонсож байгаад бид нар яг энэ божигж жагаад буцаа явцсан 20 хоногийн дараа багш нь холбогдсон чинь бид нар төслөө бичлээ. Юунда төслөө юунда босрлын амд авчлаа. Монгол улсад тэрвэ танай засгийн газар зөвшөөрвөл Шведийн хааны Морин гимназиумын нэг салбарыг нээж болно гэдэхгүй юу. Тэгж юу болоо явчихваа гэд. Тэгээ асуусан чинь нөгөө хүүхдүүдийн гол шаардлага нь юусэн аз жаргалтай морин дээр бид нар баймаар байна. Гингүүд энэ дээр чинь дог гэж санаа орж иж байгаа шүү дээ. Монголч нь хор сайвн юм биш. Энэ дэлхийн бүх адуунуудын очихыг хүсдэг адуучдын очихыг хүсдэг девач нь Монгол юм байна шүү дээ гэдэг. Яг тэр дог гэж орж иж. Тэгээд дэлхийн адуучдын хэмэдэ дэлхийн мордонгууд морин дуртай хайрдаг гэж юм байна тийм үү. Энэ хүмүүсийг ингээд тоолж болох үсийг ингээд тоог нь гаргах юм бол нэг 200 сая гаруй хүн байна. Энэ хүмүүс. Энэ бол яг бидний монголчуудын аялал жуулчлалын сегмент. Энэ хүмүүст бид нар хамгийн бага зардлаар маркетингийн аргаар мэдээлэл өгөх боломжтой. Дандаа морь холбоотуудаар. Хамаа замраг $40 сая цацаад ингээд бодолох нэр юм хэлээд их шаардлагатай байхгүй. Нэг. Хоёрдугаарт энэ нөхдүүд Монголд ирдэг ямар нэгэн эвент байх хэрэгтэй байна. Дэлхийн хэмжээний. Одоо чинь дэлхийн бүх мордонгууд ихэнх нь баячууд л гэдэг. Дэлхийн хэмжээний яагаад Бразилийн Рио де Жанейрогийн нөгөө карнавал гэдэг чинь баахан шалт өгөх мөчлөл. Тэрийг нь очиж үзэх гэдэг 4 сая 900 мянган хүн төгччл. Яагаад энэ шиг юм бэ шалтгаан гэдэг. Тэгээд дэлхийн адууны өдрийг одоо Монгол улс ерөнхийлөгч санаачлаач. Тэгээд ерөнхийлөгч юу нөө адуунд байгаа юм шүү дээ. Тэгээд үндсэндээ ерөнхийлөгч санаачлага юунд очиод нөөбөд очиод ингээд дэлхийн адууны өдөртөө болж байгаа. Монголчууд бол ингээд дэлхийн адууны өдөр ингээд зарим нь бол одоо Монгол адууны өдөр гэсэн явж лээ шүү дээ. Дэлхийн адууны өдөр. Энд 56 улс нэгдэж орж байгаа. Гэхдээ бүгдээрээ зохиогчор олж байгаа. Нэгсэндээ энд нэг аюултай үзэгдэл юу вэ гэхээр бид нар Монгол улс дэлхийн адууны нийслэл гэдэг энэ PR-ыг олох боломжоо алдах магадaltaй. Одоо нэг хойлжид ингээд алгуурлаад ингээд хойш хөвтчээд л өөр Монгол ч юм уу, Казахстан ч юм уу. Манай адууны нийслэл боллоо. Бид нар дэлхийн хамгийн том морины шоу хийлээ. Ингээд PR хийчихвэл дуусахгүй. Яг одоогийн нөхцөл юм л байна. Тийм учраас их 2026 оны одоо 6 сарын 23-ны хооронд дэлхийн 56 орны мордонгуудыг зөвлөлүүлээд адууны том баяр хийх гэдэг байна. Тийм бас нөө жил мэлтэй их таарж штэ гал морин жил гэж юм те. Яг үнэ. Бэлгшээлтэй л юм.
Тэгээ энд холбоотой ямар асуудал гарах бол Мэдээж аюулгүй байдал. Тийм ээ. Одоо нөгөө монголчуудын яг одоогийн нөхцөл байдал чинь унлагын мөр байхгүй болцсон баг шүү. Тэ. Тэгэхээр одоо нөгөө би нөгөө яаралтай ажлын хэсгийн байгуул ягаад засгийн газар их хад асуугаад би шаханч гэж юу авах вэ? Гэс байгуулаад өгчөөч. Ингээ чи гэдэг шалтгаан чинь нөгөө малчтай яралтайгаар одоо юу гэдэг нэрээс тогтолцооныхон дагуу аймаг сумны эслийн багийн дарга руу хилээд тэгээд хэдэн малчин хүн болон худалдах боломжтой, түрээсэх боломжтой тоог нь гаргаад тэгээ мордоо ийм ингэж гээд тэгээ 6 сарын 1-ээс өмнө бүх ном мордыг бүгднгийн тухай одоо байлшлах харьяаных нь багийн дарга бүгдээрээ шалгах гэдэг асуудал. Тэгээ гихмичлэнгээр ингээд хүм ажиллуулаа. Тун задгаж харах. за та түүхч тэгээд эдийн засагч гэдэг мэргэжтэй тий. Тэгэхээр Монгол соёлтой хамгийн ойрхонод энэ их засаг хууль гэж байна. Түүхэнд гардаг. Монголчууд төдийлөн энэ талаар бүрэн гүйцэн ойлголтгүй байдаг шүү дээ. Та энэ их засаг хуулийн талаар ямар бодолтой байдаг вэ? Энэ яг ах уй соёлтой холбоотой юм уу? Одоо яг юу гэдэг юм? Ингэс юм аа. Монголын түүхий чинь ингээд нэг юм би түүхчний одоо нөгөө адууч юм биш шүү заяа. Одоо адууны бодлого биш. Яг түүхчний үднэс. Монголын түүхийг нэг юм боловсруулах үйл ажиллагаанууд ингээд үеийн үед явж гисэн. Энэ бол одоо бүр манжаас эхэлнэ шүү дээ. Бүр минь гүрнээс эхэлнэ. Одоо чинь яагаад бид нарт одоо 13 оны үед тэр мундаг байлд нэгж байхгүй. Бид нар чинь нөгөө нийслэл шаталгацсан шүү дээ. 150 жил давхижилээд нөгөө муу харин гэж та хичж байгаа шүү дээ. За ингээд асуудал юу болсон гэхээр одоо бид нар яваад ирэхэд гадны эрдэмтэд ялангуяа нөгөө их гүрнүүдийн ашиг сонирхол монголчуудыг та нар бол тэгвэл балбан юмээс шүү дээ. Тэ. Барин нэг атсан дараад дэлхийн талыг эзэлсэн шиг үү. Гэтэ яа эзэлсэн ч юм уу гэж зарим нэг гал. Тэ. Тэгээд хайж бол бичиг үсгэж байгаагүй шүү дээ. Гэдэг ийм юм явсан. Энэнтэй уялдаад их засаг хуулийг зүгээр юм хэв яс. Буюу одоо нэг амьдралын хөвшил одоо хүний өдөр тутмын амьдралд нэг юм байдаг шүү дээ. Та өглөө босоод нэг юм шүд аваад гэх шиг юм уу. Тэгээ ийм хэв ясан хэмжээний юм байсан гэж үзэж байна. Нэлээд дайсан. За ялангуяа нөгөө социализмын үед маш хүчтэй. Гэтэл юу болсон бэ? Солонгост нэг өвгний кимчиний одоо кимчи талдаг ваар ингээд газар дээр суултахгүй юу. Тэгсэн эндээс их засаг хуулийн солонгост мөрддөг их нь болсон. Эндээс бидэд юу харсан гэнэ? Их засаг хууль бол бичигдмэл үндсэн хууль байжээ. Яник за одоо хэдүүл ингээд их засаг хуулийг ярих юм бол ингээд штэ. Байгаль бохирлох юм бол шийдэх нь, унсан морь зодох юм бол шийдэх нь, аав ээж ажиллахгүй бол шийдэх нь. Бүр олзолж авсан дайсантайгаа хүн эсрэг хандахгүй бол шийдэн хийх ч гэдэм үү. Тэгээд одоо ингээд өсөөр үзэл да. Энэ бол ингээд аливаа үндсэн хуулийг чинь нэг юм үндсэн үзэл баримтлал хийж байгаа шүү дээ. Мод гэдээ үзвэл үндсэн үзэл баримтлал нь модны үндэс. Эндээс ургасан одоо саяны заалтууд бол навч жимсэн юм уу? Одоо танийхаар энэ навч жимсэн одоо ингээд байгаль бохирол шийдэгэндээ. Унсан морин зодвол шийдэгнэ. Энэ заалтууд нь бидний өнөөдрийн амьдралд аль хэдийн бидний цуснд усж байгаа нэг юм цусны эдифийн нэг болчихсон. Нөгөө уул уурхай эсрэг тэмцдэг тийм үү? Ухахгүй л гэдэг тийм үү? Гэтэл нөгөө талд нь зах зээлийн нийгэмд болсон мөнгө нэрхтэй гэж нөгөө талд нь яриад шүү дээ. Энэ конфликт чинь энэ хуулийн тэр мөр болгоно нь хүн болгоны амьдралд өдөр болгон ингээд суучихсан байгаа юм аа гэж. За үндсэн нь одоо та юу гэж бодож байна? Энд чинь нэг юм Америкийн үндсэн хөдөлгөөнүүд эрхчлөөний чиг баримжаатай. Гэхдээ хүн үндсэн хайдаж шүү дээ. Тийм ээ. Одоо энэ хэсэг хуулийн үндсэн хөдөлгөөн баримтлалыг та юу гэж харж байна? Мэдээж байгальтай ээлтэй хандахтай. Тэгээ бас хүмүүс хоорондын харилцааг ингээд зөв зохистой барих. Тэгээ энийг цаашлаад ингээд өөр хойчтой ингээд ирээдүйд өвлүүлэх. Энэ хүчийг баримтжаатай л үндэстэй болол гэж бодож байна да. Ерөөсөө нөгөө миний илтгэлийн нэг unconditional love буюу алгацлахгүй сэтгэлтэн байх нэг шударга иргэн байх. Хоёр чадварлаг иргэн байх. Буюу
одоо чадварлаг гэдэг нь эрдэмтэй намтай ч гэдэм юм тийм үү? Ийм иргэн чи аль ч улсын иргэн байсан Монгол улсын иргэн байж болно асах. Тэгээ өчнөө одоо юу гэдэг 8-ны ч вэ нү бүр алтан улсын жанжинч манайд үйлчилж байла, сүм улсын ягч үйлчилж байла, солонгос улсын жанжинч манай жанжин байла. Энэ дээр бид нар нэгэндэн ч чи юм уу гэж байсан. Тэ? Чи Монголын төрд үнэнчээр зүтгэж чадна л гэж байгаа бол үнэхээр чиний зүрхч нь энэ Монгол улсын төлөө гэж байгаа бол хамаагүй. Та дээрээс нь чи энэ байгаль байна уу, хүн байна уу, амьтан байна уу, алийг нь ялахгүй байх хэрэгтэй. Хамгийн гадалтай заалт байгаа шүү дээ. Аливаа шашинд гэж байгаа шүү. Аливаа шашинд тусгай ирэх буюу ям болохгүй. Тэгтээ бүгдийг үндэтгэх нээж байгаа. Тэг эндээс одоо юу гэдэг одоо чинь яг ийм заалттай зүйл одоо байгаа юм. Одоогийн энэ модерн нийгэм гэдэг шүү дээ. Нөгөө модерн гэж хэлцээ болсон. Байгаа юм. Нөгөө сайхан Америкийн модель та. Үцүүл нь би нөгөө Байбл дээр гараад ирдэг гэсэн. Уяагаад тэр нэг машин гэгээс түүхтэр яагаад тавьж болдгүй. Тэгэхгүй байгаа зү. Энд чинь шашны юмдсан одоо бидэд ингээл юу гэдэг. Би бол одоо шашны эсрэг үзэлтэн бол биш. Гэхдээ Монгол төр одоо юу гэдэг шарын шашныг одоо дээдлэнэ ч гэдэм одоо бурхны шашныг дээдлэнэ гэдэг ч юм уу төрийн шашин машин гэл ингээл ийм яваад нь штэ. Тэ. Тэгэл одоо чи христчин гэл нэгнийг жоохон үзүүлэх мэхтэй. Энэ дээр би нөгөө шашны гаж урсгалыг бол хизээч зөвшөөрөхгүй штэ. Үндсэн юуг нь хэлж штэ. Гэтэл төрийн хандаж байгаа үндсэн хуулийн хэмжээнд хандаж байгаа энэ юу одоогийн бидний үндсэн хууль аль хэдийнэ бидний хийчихсэн өвөг дээдс ингээ бүхд бүтэн амьдралын хвшил болгоод тавьсан байгаа хэсэг хуулийн дайн явчихгүй шээ. Өнөөдөр их хууль. Тэгэхээр бид нар ингээ шин юм хайгаад гүөх юм уу эсвэл нөгөө хэцэг оч ойлаа ядаа за бичигдсэн задал солонгосныг олдсон юм байна. Энд одоо юу гэж үйдэг за Монголд арай иймэрхүү байгааг бах солонгосны юм байсан юм байна. Монголын төгөл юм байсан бах гэдэг ядаад хамгаалж болно доо. Тэ? Тэгэхээр нэг иймэрхүү асуудал байна. Тэгээд энэ дээрээс нэг юм ойлголт байгаамаа. Нөгөө монголчуудын хүчийг хаанаас гардаг байсан бэ гэж. Нэг хүн асуусан баг. Яг энэ элтгэдэг байгаа юм чинь сэтгэлж. Та нар өчнөө саяар хүн алаа үсттэй. Түүхэн танаас ингээд өчнөө саяар хүн алчаад чи энд яагаад ингээд unconditional love яриад байгаа. Гэсэн баг. Тэгээ би тийм асуултанд өмнө нэг удаа бүдэрсэн. Тэгээ хоёр дахь дээр нь бол бэлгэлтэй байсан л доо. Тэр Нью-Йорк Таймс-ийн тэгээ эхнийхтэй асуунгууд таг хэлж яадаг баг. Үнэхээр бид нар их хүрэн байсан уу байсан. Очоод тавьчихсан уу? Тавьчихсан үнэн. За хоёр дахь дээр нь би очихтай юм гэсэн. За Америкт дан хийдэг үү? Хийдэг. Ганц дан хийгээгүй ерөнхийлөгч нь баг Дональд Трамп баг шүү. Бусад ерөнхийлөгч нь бүгд дан хийчихсэн. Тэгээд яагаад та нар тийм үү? За их гүрний онцлог гэж байна. Их гүрэн өөрийнхөө эрх шиг хамгаалдаг. Энэний жамаар Монгол улс явсан уу? Явсан. Гэхдээ их засаг хууль гарснаас хойш бид нар их засаг хууль Монголын нийт иргэдэд сууснаас хойш бид нар нэг ч удаа аяндаг хийгээгүй. Энэ миний хариулт гэсэн баг. Өнөөдөр миний найз одоо миний найзалж байгаа найз нөгөө муслим одоо Мухаммедийн мөрөлтөн баггүй юу? Одоо баярлалаа. Эхнэр нь христчин. Бүтэн сая өдрийн сүлжээнд явдаг. Хатам аав нь лам. Одоо уруулаа нэг дөрөв амьдэрж байгаа юм чи яах юм? Хатам аавынхан аавд нэлээд хүн үзүүлээл ингээд нөгөөх нь дондон гэл хонгоод чинуулаад ингээд болоосоо гоё сте. Тэг энэ үзэгдэл Монголоос өөр хаана байгаа юм бэ гэсэн байхгүй юу? Тэр асуултан дээр. Манайд бол энэ хийг үзэгдэл. Тэгэхээр энэ бол монголчуудын жинхэнэ одоо цаснд байж байгаа натур нь энэ юм аа. Энэнийг бид нар эцэг хуулиар л тогтоож өгсөн гэж тайлбарласан байна. Тэгэхээр өнөөдрийн монголчуудад одоо юу гэдэг бид нарт нэг юм бас бодвочтой юм байгаа. Тэ. Юу гэдэг ингээл энэ мужаа.
Би бол одоо маш олон удаа хожаагалд болгосон шүү дээ. Яа. Энэ мөн өвөр Монгол нэг намайг. Би ч одоо 2022 оноос хойш одоо ингээд сошиалдаар юм тавьдаг болсноос хойш. Ер нь 7 хоногтой бол нэг 4-5 удаа бол заавал дуудуулна шүү дээ. Эхлээд асар имзэг хүлээж авдаг гэсэн. Одоо бол тоогоо гэсэн. Тэгэхээр энэ үзэгдэл чи өөрөө яг жинхэнэ Монгол хүний үзэгдэл мөн биш үлээс аахгүй юу? Монгол хүн өөрөө одоо чинь ингэ штэ. Хоёул ингээд сууж илээ л да. Тэгэнгүүт эндээс нэг Швейцар нөхөр хэлж байгаа. Одоо хоёул 13 зуунд байснаа бодъё л да. Швейцар нөхөр хэлсэн чинь нөхөр нэг юм шин технологи имэлцэн явчихдаг байхгүй. Тэгэнгүүт нь хоёул яг үгүй. Хөш надад хожид яаж хийдий? Хөш чи надад хийд юм уу? Хөш чи Монгол гэдэг. Чи Монгол улсын иргэн болчих. Чи энэ технологи Монголд нэвтрүүл. Чамайг шууд ноён болгоё. Энэ 13 зууны Монгол шүү дээ. Одоо яг үгүй хэлээд одоогийн Монгол ингэж нөгөөч бариад ирэнгүүт нь цай. Чамаар яадий. Наач Монгол биш ээ. Тэгэхээр бид нар яг Монгол гэдгийг нэгсэндээ бүх дэвшилтэд технологиг парампошиг шиг одоо парампошигч нөгөө юу гэдэг та хуучны нөгөө заас штэ тий. Сорж авдаг тэр бол Монгол байжээ. Би бол ингэж хэлж байгаа. Энэ дэлхийн бүх шилдэг имийг сорж авдаг байжээ л гэсэн. Тэг би бол ингэж авдаг байна. Тэгээ нөө эцэг хууль гэдэж хоёлаа өндөгдөөд ингээд юм иднээд ингээд хатураад Монгол хүний ерөнхий одоогийн эмзэл рүү явчлаа л да. Тэгэхээр ингээд та Монгол одоо их засгийн талаар ярьж байна те. Монгол адууны талаар ярьж байна. Тэгээ энэ монголчуудын өнөө цагт хэрэгэлдэг нэгэн сонирч гэх бод юу ч гэх бод яг хүнээс асуухад яг ингээд хариулж чадахгүй нэг ойлголт байгаад байна л да. Хиймор гэдэг үг. Ойлголт тийм ээ. Энэ одоо яг юу юм бол яг яагаад морь юм бол яагаад хий юм бол энэний талаар тамир болоо төвөгч хүний үүднээс одоо ингэдэг те нэг жип онцсон. Тэгээд шүршдэг автомат буулчаад чон нухчаад хэмрэл сэглээгээд төгөдөг те. Энэ дэр манай хажаа надад юм ялж өгч юм аа. Хэмрийн тухай ойлголт бол энэ шалан шинжилгээснээс хойш Монголд нэл явсан юм аа гэж. Одоо ингээд таад ингээд хэмрийн тухай зураг хөрөг ийм толгойчин буугаад өрсөлдөл бол нөгөө шалан шний буюу нөгөө бурхны шишний одоо ингээд бидний мэддэг хэмрийн сангийн талцсан болсон дээр юм ордер байдаг шүү дээ. Тэгээд тэр үед ингэсэн юм байна. Манай чигийн дэлж гэсэн одоо тайлбар шүү дээ. Нөгөө яг шилийн сайлчуудын үе хог. Шилийн сайлч, шилийн элчүүд одоо улс бодлогоор шилийн элчүүдийг хамгаалдаг, хөхүүлдэг, хол олоодаг юм байж. Ямар санда хиний тоороо бэндэд 3 дахь удаагийн улаан занга гардуулах ёслолыг Аранга аймгийн одоо ламын гэгэний ёслол дээр 2000 шилийн сайлчууд цуглаад өгчээсэн байхгүй. Богдос өгсөн. Тэгээ эн чи юу гарч ийн гэхээр одоо хулгайчийг шагнаад байгаа нь яаж байгаа юм бэ гэж. Гэтэл тэр нөхдүүд нөгөө манжийн засгийн эсрэг Монголын төр бодлогоор доод шатанд нь тэмцэх аргыг тэр нөхдүүдийг хөхүүлж исэн гэдэг юм байж. Энэ нөхдүүдийг хамгаалах бодлого гэдэг үднэс хэмрийн ойлголт гарсан юм а гэж манай хэлж байна. Яасан гэхээр тоорвод энэ бол хэмрэлтэй. Энэ бол хэмрэлтэй. Яагаад хэмрэлтэй гэхээр энэ өөрийнхөө амин хувийн буюу хүсэл шунал гэдгийг оголоод зөвхөн бусдын төлөө ингээд нэгэн биеийг илээж яваа хүн учраас хэмрэлтэй. Энэ хүний хүч чадал нь тэр алагчлахгүй байх бусдыг их сэтгэл буюу нөгөө хамгийн өгөөмөр зан дээр хайрлах инжин байдал гэдгээс гарч байгаамаа. Гэт аливаа юмд чинь нэг юм PR ихтэй шүү дээ. Нэг нэр өгсдөө шүү дээ чам. Энэ бол хэмрэлтэй гэдэг. Ингээд хүмүүс энэ нөхрийн хийж байгаа үйлдэл болгоныг хэмэр гэж ойлгож ирсэн. Мөрөн дээр хатууд угаалах гэсэн. Энэ хэмэр. Тэгээ нэг муу жаавас яах вэ нэг ядруу айлд нэг 2 морь төхүүлээд чөтний 2 морь төхүүлээд өгсөн чинь чон зовлчихгүй юу. Тэнгүүд нөгөөх нь яах вэ ташууртаа давхичаад нөгөө чоныг нэг гусчихгүй юу да. Тэгсэн чон алах чинь хэмэр юм биш шүү. Гэт аливаа соёл гэдэг бол хөдөлж идэг. Заавал хөдөлж хөрсч идэг. Өнөөдөр энэ ойлголт Монголд ирэхэд нөгөө хайл хөрөвдөх нинжин сэтгэлтэй бусдын төлөө өөрийгөө илээж чаддаг
хамгийн өгөөмөр тэр сэтгэлдний хэмэртэй хүн буюу нөгөө хэмэр гэдэг нөгөө тэр хүчин одоо юу гэдэг тийм юмнаас буужирдаг гэж ойлголт нь эсвэргээрээ тэр хүмүүсийн хийдэг байсан үйлдэл болоод үйлдэл нь хувирсаар байгаад өнөөдөр хурдан жиптэй Клашников болж тавьж чод чон буутахаар хямран сэргийдэг гэдэг ийм л хавсал болчих юм болов гэж би ойлгоод байна. Тэгэхээр өнөөдөр ялангуяа мэдж байгаа хүмүүс үнэхээр хямртай бай гэж бодож байгаа. Энэ нэг ламдар очиод нэг хямрын сан тавилаа байлаа гэд таны хямрын сан хямр босхгүй. Мэл шүү. Тэр нэг морин дээр мориныхоо зүсэгч тогтоохгүй морин дээр гардах гэчээд хямрч ёстой босхгүй шүү. Тэг хямрын зэрэг нь байхгүй. А унсан морио хайрлаад эхлэх тэр мөчөд хямрчин зэрэг. Уулан дээр гарахгаа явахдаа өөрийгөө хоослоод байгаль хангаагаа бүгднийг хайрлаад нөгөө нэг хоосрогоо мөч эхлвэл тэр чинь хямрч юм байна гэдгийг би ингэж ойлгож явж байгаа. Тийм учраас одоо ингэдэг хүмүүс ингэдэг жилийн засал хийгээл да. Тэг би ч одоо нөгөө хэдэн адуун дээр очиод нэг нэгээр нь болж тэрнээр үнсэл миний юм жилийн засал болоо. Аваач. Тэгэхээр одоо энэ олон улстай ингэж яриад үзэхэр ингээд Монгол бол ингээд адууны соёл, малын соёл энэ гадаадд бол энэ дутагдаад шүү дээ. Гадаад монголчууд ч гэсэн дутагдаж байна. Тэгэхээр энэ одоо Монгол ахыг яаж тэтгэж болох вэ гэхээр гадныхан ингээд үйлчлэгээ үзүүлж болоод шүү дээ. Яг ийм юм гол зөв таниулах хэрэгтэй юм шүү дээ. Энэ дээр одоо яг ямар асуудал гардаг юм бол? За, эргээд нөгөө дахиад нөгөө малчны орлогын асуудал руу хайлаад явчлаа тийм ээ. За, энэ дээр одоогоор дэлхийд хамгийн чухал юм карбон трейд гэдэг юм болж байгаа. Карбоны хөдөлთა буюу CO нөөцлөе. Дэлхийн тусгаарлын үлэмжийг бууруулах улс болгон үйл хүлээсэн байж байгаа. Монгол улс гэхэд 20 сая тонныг жил болгон бууруулах гэдэг нөөцлөгийг. За, энийг яаж бууруулах вэ гэхэд манай эрдэмтэд яг нөгөө манай адууны диваж малчны нам бодлогын эрдэмтэд нийлээд за энэ Монголын бэлчээр гэдэг чинь өөрөө одоо ингээд бид нар мэддгээр ингээд мод бол ингээд нөөцчлийг шингээгээд хүчил төрөх чалгаруулдаг гэж бага хасад ойлголоо шүү дээ. Гэтэл модноос илүү ихээр нөгөө бидний хайрлахгүй байгаа бэлчээр шингээд юм байна. Шингээд юм байна. Бэлчээр тэгсэндээ бэлчээрийн амраагаад бэлчээрийн сэлгдэг нүүдэлчин малчин айл энэ карбон худалдаа гэдэг рүү орох юм бол ноолоороос олдгоос 2 дахин илүү ашиг олох боломжтой юм байна гэдэг л асуудал. Тэгээ сая бид нар энэ 5 сар 3 сар гэдэг NDC гурмын одоо юу Монгол улс нөөцлөлийг бууруулахын тулд яг юуг оруулах вэ гэдэг юм дээр бэлчээрийг оруулъя гэж зүтгээ байгаад орсон. Ингээ оруулангууд олон улсад энэ чинь ингээд за Монгол улс бэлчээрийн rangeland carbon гэдгээр mitigation буюу одоо нөхцөл дараагаар Монгол улс одоо ингээд зах зээлд орж ирлээ. Гэт эхлэнгүүт олон улсаас их алгалж. Энд чинь агаар зарах гэдэг шүү дээ. Тэг. Энд чинь газар зарах ч биш. Уус зарах ч биш. Шороо зарах ч биш. Агаар. Алидины бэлчээр дээр өөрөө нөөцлөлийн дэлхийн тусаарлалт одоо явж байгаа нөөцлөлийн ялгараад ингээд димитний явж байгаа шүү дээ. Энэнийг Монголын бэлчээр нөөцлөлийг нь сайн одоо саргаг бэлчээр бол өөртөө илүү шингээж авдаг. Энэ шингээх процессыг нь хэмжээд Монгол улс мөнгө олох боломжтой гэсэн. Одоо жишээ нь энгийнээр тайлбарлах бол ингийн. За, Сингапурын засгийн газар иргэдээс машины агаар бөгөрдлийн үйлдвэр ингээ баахан дотор болсон. Мөнгө нь байж идэг. Мод дээр ихсэж газар байдаг. За, энэ мөнгөө яах вэ? Тэндээс нэг олон улсад хүлээц үүрэг байгаа шүү дээ. Чи тэдэн мянган тонн, тэдэн сая тонн карбоныг бууруулах хэрэгтэй гэдэг. За, тэгэнгүүт нэг оюутны кредит шилждэг шүү дээ. За, энэ кредит худалдааны арга гэдэг юм гарч иж байгаа. Энэ мөнгийг ашиглаад аль нэгэн улсад шингээх гэж байгаа, шингээж байгаа карбоны кредитийг аль нэгэн олон улсын байгууллагаар батлуулаад энэ чинь агаарын худалдаа учраас хэн нэгэн хөндлөнгийн олон улсын мэргэжлийн байгууллага баталгаажуулах хэрэгтэй шүү дээ. Энд үнэхээр шингэчлээ. Чи мөнгөө энд өгөөрэй. Шингээх процесс нь чи энэ мөнгөө өгөөд тусалж байгаа шүү. Чи энэ кредитийг авсан шүү гэдэг ингээд эн чинь яг үндэ нэг юм 2 сертификат авчиж байгаа байхгүй юу? Энэ мөнгөө өгөөд энэ сертификат авч байгаа байхгүй юу? Тэг. Тэгээ ийм процессын асуудал.
Тэгэхээр эн чинь ингээд ойлгоход энгийнээр ойлгох юм бол өртөө нөгөө сурсан сургуулийнхаа кредитийг өөр хүүхдэд зарж байгаатай адилхан байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд уул уурхаагаар ингээд бид нэр дамнаад яваад байна шүү дээ. Тэгэхээр чи уул уурхаа чи өөрөө бэлчээрийг сүйтгэн. Тэгэхээр нэг ясны бид ингээд кредит авах боломжоо алдаад байна шүү дээ. Тэгээ юм байгаа. Монголын нийт газар нутгийн 76% нь цөлжсөн байгаа даа. Ямар нэг хэмжээгээр цөлжтийн рейтингээд яг ингээд 76 чинь дотор ингээд 20 10 15 ингээд авагдана л да. За энэ 76%-ийнх нь дотор энэ 76%-ийг 100% үзэх юм бол 84% нь өөрийнхөө экосистем өөрийнхөө нөхөн сэргийгч чадамж нь одоохондоо байгаа юм. Гэсэндээ тэр экосистемийг амар хугацаа л өгч өөрийгөө сэргээх амар хугацаа өгч хэлж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид яаж нэхэр малчин хүн одоо ингээд 50000 ямаа үржүүлээд тэндээсээ ноолоор авах гэж байгаа юм да. Одоо хэд ямаага чаналж уулаад тоонд биш тийм үү. Тэгэхээр тэр ямаанаас авдаг ноолорынхаа ашигыг 2 дахин нуглаад энэ бэлчээрээс хэлгэснээс олоод гэж байгаа. За тэр уул уурхай асуудал бол одоо тэгээд би чинь өөрөө Австрали ажилчин биш. Гишүүн биш. Тэгэхээр уул уурхай асуудал бол мэдээж явдаг газар явдаг системийн явна. Зүгээр энэ талдаа бэлчээрийн карбон хөгжөөд бүгд ойлголттой болоод эхэлчихвэл Монгол Улсын засгийн газар одоо юу гэдэг 10 жилийн дараа энэ одоо нэг гэж үйл явдаж нэг хэдэн тэрбум доллар болж байгаа хооронд энэ хэсгийг хамгаалаад хэдүүлээ карбон руу орё гэдэг аянд ойлгоно л доо. Тэр энэ бол эволюцийн хувьсгалч ингээд нэг юм хөгждөг дөө. Яг тэрнтэй адилхан хүний ойлголт яг эволюцийн хувьсгалтай асар адилхан. Одоо ингээд энэ та бүхэнд ярьж байгаа энэ алчны 8 бодлого энэ бүхнийг агаас нь явт бүгдийг яриад дуусахад нэг нь л үлдэнэ. Магадгүй 20 нь л үлдэнэ хүний талгаад. Сонсоод байгаа шүү дээ. Хүн яадаг л хүний ойлголт чинь нөгөө өөрийнхөө туулсан эсвэл өөрийнхөө мэддэг сэдвтэй хэсгийг нааж авч үлдэж ойлгодог. Тэгэхээр энэ чинь нөгөө улс төрийнхөнтэй бас ялгаагүй адилхан байна. Тэгэхээр аяанда одоо юу гэдэг хоёулаа ингээ малчин бай. Би нэг жоох муугд нөхөл заяа. Мөн карбон аач нь Монгол Улсын газрыг сах гэдэг юм шүү. Тэмцээг аль ингэж идэг заяа. Өөрөө усгаар яг бүгдийг судалж хагаад он чинь зүгээр биш. За би энэ л ч орлоо гэж бүртгүүлээ орчиж. Тэгээ та ингээд бэлчээрийнхаа нэг 1000 гаг сэлгээд тийшээ 8 сарын дунд болтол даамраагаад тэгсэн чинь жилийн 50 сая төгрөг авчихгүй да. Тэг би харна үстэй би тэнийг биш шүү дээ. Хүш чи ханаас гэмүүд ялна шүү дээ. Тэгэхээр энд бол хугацаа хэрэгтэй. Энэ ингээд нэг яваад эхлэвэл хүссэн үсээгөө 10 байна уу 5 байна уу 1 байна уу 2 байна уу жилийн дараа малчид хажуудахаас ашиг шимэнэ үнэхээр мэдээл хараад тэгэл аянда энэ л байна. Ингээд явахаар нөгөө Монгол Улсын засгийн газар чинь бас тэнийг биш. Хүш ин чи ингэж болох юм биш дээ. Тэгвэл энэ бүсээ хэдүүл ингэж чигээд бүсчлээ нөгөө карбоны худалдааны бүсүүдэд хамруулад ингээ явчих нь боломж байхгүй. Тэгэхээр нэг түүхцүүний үүднээс хараад үзэх юм урд өмнө энэ бэлчээрийн асуудлыг яаж хийдгээс нь тэгэхгүй бол бид нар шинэ юм зохиох шаардлага байгаа мó те эсвэл хуучнаасаа сурцаж болох юм уу? Одоо тэгээд хамгийн ойрхон нөгөө социализмын үеийн бэлчээр хамгаалах менежментийн аргаал хийж болчих чинь. Тэр за болиа аваад 1300 мөнгө гэж димэд хийнэд яах. Ерөөсөн социализмын үед яг малчхын бодлого яг бодлоготой балын тоон хэмжээтэй яг энэ бүсдийн мал гэх бүх юмыг ингээ ангилчихсан. Энэ бодлогоо буцаагаад аваад л. Эн чинь яг малчхаа бол тэр үед бол үнэхээр суперэс шүү дээ. Одоо тийм ээ ямааны атомны гэх бүх судалгаа хамгийн том судалгаанууд дандаа тэр үед хийгдсэн шүү дээ. Тэ. Богд хааны үед бол арай өөр засаалттай байсан байх тэ. Тэндээс бас сурцаж авах юм байдаг болоо. Бэлчээрийн тал дээр. Гэхдээ чи яах вэ одоо нэг та нэг ноён бай л да. Таны төрөд идэв амжилтууд байгаа шүү дээ. Та. Тэгэл таны өгснийг идэл. Нөгөө ноёны одоо юугаар л явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн бидний нөхцөл байдал бол ийм. Бэлчээр улсын юмч, нийт юмч. Мал миний хувь юмч. Би улсын нийт юмчийг үнэгүй ашиглаж байгаа байхгүй. Үнэ? Ингээд хэлэхээр зарим нь одоо ууралж магадгүй. Яг нэг үгэлэхэд энэ үнийг социализмын үе шиг амраас хэлэхэ болсон шүү дээ. Улжнаас нөхөө байсан. Байж л идэг. Тэгээд яг л миний мөнгө надад л хамаатай байхгүй.
Тэгэхээр би ямаага 10,000 хүргэнө 5,000 хүргэнө энд ч хамаагүй болчих. Надлаа мат. Нөгөө бэлчээлч өөрөхгүй шүү дээ. Байжлын жаваас өөр юм. Тэ. Тэгэхээр одоогийн бидний авах гэж байгаа арга хэмжээ өсвөөсөөгөө зах зээлийн нийгэмд нь тохирсон малчин өөрийнх нь хүслийнхэн дагуу арга хэмжээ авч байгаа. Нэгсэндээ бүх малчны ногоон малчин болгож чадахгүй шүү дээ. Нэгэн үндсэн хуулиар бид нөгөө чөлөөт хүсэл чөлөөт нийгэмчүүдэд худалдааг тунхагласан. Тэгэхээр аль хэсгийн малчид холшоогоор өнөө нийтээр өнөө сумаараа байна байлгаад өнөө бэлчээлийн карбоны системд ормоор нь тэр хүсэлтийг харгалзаад одоо эхний ээлжинд бол бид нэг одоо юу гэдэг тэнд нэг малчин эсрэг хүсчүүл би очихгүй. Оо яах та дөөс нь очроо очиад дараад нэрээ. Би амраа удаа шүү дээ тийм үү. Яг л мөнгө олох гэж байгаа нь би биш тэд нар байхгүй юу. Одоо нэг га талбайд говьд бол 11 хангайд бол 111 тонн карбон шингээж байгаа. 1 тонн карбон худалдааны эрхлэлтийн үнэ нь 68 евро. Тэгэхээр нэгэн гаагаас 600-аас 6,000 5,000 еврогийн ашигын асуудал гэж байгаа. Тэгэхээр энэ хүн нэгэн тал малчин хүн өөрөө мөнгө олё гэж байгаа өөрөө ойлголттой байх хэрэгтэй. Тэгэхээр бусдыгаа сайн гэгэрүүлээд илүү орё гэж байгаа бол хамаагүй нийтээр ор. Яг гэвэл энд хашаа машаа хатах тухай асуудал нэгж байхгүй учраас. Малчин бол яг бодит тутгаар нь хоёр хэсэг үүднээ харъя л да. Газар улсын өмч. Энэ газрыг малчин ашиглаж байгаа. Тийм үү? Өөрөөх нь өмч биш. Тэгэхээр малчныг чи тэгвэл энэ бэлчээлийн менежер болооч л гэж байгаа. Менежментийг хийдэг менежер бол менежер болсныхоо мөнгийг ав. Тэгэхээр эн чинь том мөнгөнд хүн явагдаж байгаа. Нэг. Хоёрдугаар энэ мөнгөнд хүн энэ зах зээлийн асуудал чинь ойрын ямарчсан 20 жилдээ бол хийчихс байхгүй. Энэ Монгол ахуйг ингээд дэмжинэ гэж ярьж штэ тэ. Тэгэхээр ингээд өсвөөсөөгөө бид ингээд олон улсад ингээд тоглолт хийх хэрэгтэй. Гэхдээ олон улсад тоглолт хийх гэхээр ингээд олон улсын стандарт гэж нэг яригадаад штэ тэ. Тэнд нь ингээд манайх ингээд таарахгүй байгаа штэ тэ. Одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ? Тэгээд цаашаа ямар боломжууд байна? Боломж гэдэг зүйл. Ер нь одоо манай эрдэмтэд манай салбарынхан бол маш их юм хийж байгаа. Дөнгөж саяхан яг намайг production system буюу одоо нүүдэлчдийн үйлдвэрлэлийн систем тийм үү? За. Үйлдвэрлэлийн одоо нүүдэлчдийн одоо чинийг ар үлээсэн чи тийм үү? Нэг арыг хийсэн чи энэ нь өөрөө тусдаа олон улсын ISO-д батлагдах систем юм байна гэдгийг батлуулсан. За. Одоо чинь энэ ноолоор олон улсын ISO-д энэ малын тавлаг байдал. Энэ малын тавлаг байдал гэдэг нь одоо өвс жил хангалттай ийдсэн усан соргог тийм үү? За бэлчээрэн соргог мал нь одоо ийм. За тэгээ малын одоо тэр хашаа орон ийм гэд ийм бүх стандарт батлуулж байгаа. Нэгсэнд анх удаа энэ дэлхийд нүүдэлчд бол газар сүлжээтэй зүгээр нүүдэг галзуучуд биш юм а гэдгийг баталсан үйл явдал. Энэ бол одоо Монгол улсын түүхэнд байгаагүй үйл явдал болсон юм. Нэгсэнд жинхэнэ Монгол улсын бааtruуд бол одоо тэр манай Эрдэнэ нийлэг Эрдэнэ Совда их одоо тэр Пүрэв долом энэ хамгаалсан гэдэг энэ манай энэ эрдэмтдийн гавьяагаар маргааш хэрвээ хүсэх юм бол энэ стандартыг мөрдөөд ингэнийхээ сүг хятад руу 100 г 1 литрийг нь 1500 евронд зарах боломжтой болж байгаа. 2 литр сүү тэмээнээс үнэтэй байгаа биз. Энэ хурцлын зах зээл. Тэгэхээр энэ монголчуудын нүүдэлч амьдрал буюу энэ байгалаа сэлгэдэг, байгалаа хамгаалдаг. Тэгээд малаа зовоохгүйгээр малынхаа тавлаг байдлыг хангадаг, малаа эрүүл байлгадаг, чанаржуулдаг. Энэ ч өөрөө стандарт юм байна гэдгийг батлуулсан тохиолдол. Энэ ISO стандартын бусад өрсөлдөгч нь хэн байгаа гэж дандаа фермерүүд. Эдийн фермер, солонгосын фермер. Ганцхан Монгол нүүдэлчин дээр алж байгаа. Энэнгээр бид нэр давуу талыг олох боломжтой болж байгаа. Ямар давуу тал гэхээр яг малын тавлаг байдлыг хангасан байгаль дэлхийд ээлтэй аргаар хийсэн гэдгээр үн өндөр байна. Одоо чинь энийг бол одоо хүмүүс мэдээгүй. Тэгээ манай эрдэмтэд чинь гол нь тэгээд олсон байна. Юусэн өөрийнхөө хийх юм ярьдаггүй. Үгүй яах юм бэ гэ. Тэр бүр ингээд Монголыг донсолгох таны түүхэнд од би бол тэгж хэлж байгаа. Та нар болооч.
Ядаад нэг юм аа эн чин та хэдийн хийсэн бүтээл боловч та хэдийн хийсэн олон одоо 10 жилийн хөдөлмөр боловч тэрийг та хэд ингээд эрдэмтэн хүн даруй ярихгүй байна. А би бол ярина. Тэ? Яг л тэр хүмүүсийг ярьж ээж магадгүй тэр хүмүүсийг би одоо гавьт тодорхойлт юм яа тий. Тэгээ тодорхойлонгууд хүмүүс хөшийн эрдэнэт ах чи юу ийсэн ингэнгүүт нь би энэ хар намайг production системээр олон улсын ISO баталсан. Өнөөдөр Дорногой аймгийн дорж идэг малчин харуулан яг энэ стандартын дагуу мөрдүүлж чадах юм бол тэнд байгаа Швейцар үгэн зарах боломжтой гэсэн үг байхгүй. Энэ одоо энэс илүү гавья гэж хаана байх юм сте. Тэ? Тэгэхээр аль болох чанартай л бүтээгдэхүүн гарах гэдэг шүү дээ. Чанартай байхын тулд бүх нөгөө байгаль юугаа ингэ сайн тордож явах хэрэгтэй болчиход шүү дээ. Энд дэл ийм юм аа. Анзалж байна. Малын тавлаг байдал гэдэг байгаа. Тий. Олон улсад ингэж байгаа. Нөгөө амтны эрхийг хамгаалах байгууллагууд ч гэдэг юм те. Тэр мал зовсноо зовоогүй юу? Гэдэг дээр ачаалбууд өгчихсөн байгаа. Ийм дэлхийд амьдарч ээж хэдүүлээ. Ямар дэлхийд амьдарч байгаагаа мэдэхгүй нүдэд алчаа сонсохгүй гэдэг болохгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр хэдүүлээ нэг юм жоохон нэг юм Монгол хүний нэг мэдрэмж байдаг да тий. Дэлхий чийш явах гэдэг юм. Энд чинь малч ухаан шүү дээ тийм үстэй. Маргашийнхан байтугай бүтэн жилийн цаг агаалыг таагаас авч идэг гэж чинь. Энэ дэлхий чийш явах гэдэг юм. Байгаль дэлхий дээлтэй байх тухай. Тэгвэл байгаль дэлхий дээлтэйгээр хийсэн малын бүтээгдэхүүн үйлдвэрлэж л да. Юунийг олон улсын ISO баталж хэлдэг байхгүй. За түрүүн та ингээд зөндөх сэдвийн талаар ингээд ярьлаа. Ингээд морин эмчилгээ те одоо морин засал гэж цаашаа карбон гэж ярьж байна. Олон улсын нүүдэлчний стандарт гэж ярьж байна те. Тэгэхээр одоо энэ бүх юм ингээд юун дээр бас тодорхой хэмжээнд уялдж байна вэ гэх юм бол таны ярьж байгаа энэ дараа жилийн морины баяр болж штэ дэлхийн морины баяр гэж. Энийг шууд энэгээр та Монгол улсыг ингээд дэлхийд таниулах гэж штэ. Эний талаар та нэг дахиад дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яг юу болох гээд байна? Ямар ач холбогдол юм бэ? За ингэж байгаа. Монгол хүн чинь нэг юм бэлэгдэлцүүтэй тийм үү? Нэг хоёр өнцгөөс нийлж байгаа. За нэгдүгээр дэлхийн адууны өдрийг зарлуулсан Монгол улс. Тэгтээ 56 улс бүгдээр ингэж тохиогч болчихсон. Энэ нь ямар аюулгүй нэг өөр монголч юм уу? Эсвэл Кыргыз ч юм уу? Казахстан ч юм уу? Энэ дэлхийн адууны баярыг хийх боломжтой. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх боломжтой. Бусдыгаа зохион байгуулад дэлхийн адууны төв нийслэл гэж амбицлах боломжтой. Энээс урдаад нөгөө Монгол улс ч өөрөө зарлуулсан гэдгээр дэлхийн адууны нийслэл Монгол улс гэдэг. Тэгсэн доо эдийн засаг болон нийгмийн олон улсын дипломатын соёлын дипломатын ажлууд нэг. Нөгөө талаас эрхчид бол гал морин жил. Монголчууд гал мохот галыг дээдэлдэг тийм үү? Гал морин жил гэдэг бол одоо би бол амьдралдаа нэг л үзнэ. Та амьдралдаа нэг л үзэх баг. Та 120 насалчихгүй гайгүй хаа. Тэгээд энэ нэг л үзэх гал морин жил их Монгол улсын 820 жил. Хүн нүгэрний 225 жил. Энэ тэгш хойнууд тэг миний одоо бэлэгдэл зүгээр би тэг чинь хараа өнгөдөг ч юм уу дэлхийн нийслэлс тийм үү? Одоо Нью-Йорк гээд дайлж ин Бээжин гээд Токио гээд дайлж ин дэлхийн нийслэл хүссэн ч дургуйч дуртаж харин байсан уу? Байсан. За тэгвэл тэнд нэг төм болт. Гэдэг Монголд 15 төмөн болчихсон байсан шүү дээ. Гэхдээ ядаад одоо улсад нэг төм болтон цоглуулчих. Тийм ээ. Ийм бэлэгдэл зүг бодоод тэгээд тэр дорхныхоо өндийг бас нэг одоо юу гэдэг сэрэгдэгч гэдэг юм уу яа хамаагүй тэр бэлэгдэл зүгээр би ингэж бодож байгаа. Тэгээд ялангуяа олон улстайгаа монголчууд хэлний чаддаг монголчуудын холбооны хүн бол тусдаа ингэж одоо хүрээ болж орно гэдэг. Тэгээд бид юу гэсэн гэхээр за нар ахын доо бид нар гал морин жилийг амьдралдаа нэг л удаа үзнэ. Энэ бэлэгдэл үүднээс энэ үйл ажиллагаанд бид заавал очно. Заавал үзнэ мөлхөөд ч гэсэн очно гэж. Тэгээд тэр нь ингээд надад нэгэд энэ чинь ачаа болж штэ. Заавал их амжилттай их тэгээд нөгөө талаас нь хүмүүст ямар гоё хэлж байна. Тэгээд юу гэдэг адуу гэдэг хүн болсон адуу бол Монгол улс ч ингээд адуу төвийнхөө сүлтэнд залчихсан гэж яриад идэг.
Тэгтэл яг адуутайгаа холбоотой хэдүүл нэг бас нэг дөнгөн дэлхийн хэмжээний нэг том жил болгон болдог уламжлал болдог нэг том шоутай болъё л доо. Ийм санаа. Тэр одоо манай энэ подкаст ингийг бол бишгүй олон хүн л үзэх хэлгөө. Тэгээ тантай холбогдох хүсэлтэй хүмүүс ээж магадгүй те хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүс ээж магадгүй. Тэгвэл тантай яаж хамтрах вэ? Яаж холбогдох вэ? Яг Монгол одооны явж ингээд миний Facebook аюул гэж байгаа. Юун дээр болохоор Instagram дээр horse heaven гэмээр ингээд байж байгаа. Тэгээ тэрүүгээр бас миний бүх холбогдох чадмууд бас бүх юм тэн дээр байж байгаа. Тэгээ танд эцэст нэг хүмүүст уриалж хэлэх нэг утга санаа байна уу? Монголчуудад зориулаад сэтгэлээсээ ч юм да. Нэг юм байна. Нийгэмд ингээд заст Монгол болохгүй муу юм муухаг болцсон болоод нэгэд тэгдэг штэ. Монгол шиг сайхан санах. Бид нэр одоо ингээд дайм байхгүй. Улс төрийн дотоодын одоо төрчлөлтөн иргэний дайм байхгүй. Гадны улсаас дайвчууд дайнууд өгдөг байхгүй. Хүслээрээ яргаж штэ. Одоо ингээд Улаанбаатар утаатай гэдэг олдоод байгаа штэ. Яг нэг мэдлэгэд 40 км гарчвал удаагүй штэ. 40 км. Энэ 40 км гэж яг үндэ одоо чинь гадна байдаг монголчууд бүгд мэдж байгаа штэ. 40 км байтугай өдрөөлг ажилдаа явж илждэг хүмүүс хэд вүлээ. Тэ? Тэгээ ингээ бодохоор тэгээ утаа бол явахт тэгэл. Нэг өдөр ингээ алга болчихно. Өнөөдөр ингэж байгаа шиг болгол байлгүй. Гэт өнөөдөр тэгээд яг үнэндээ бид зовоод байгаа юм алга. Өсгөөд байгаа юм алга. Хамгийн жаргалтай болсон тэгэхээр Монгол. Тэгэхээр нэг амны бэлэг гэж юм тийм үү? Тэ? Ийм сайхан жаргалтай ээжэж одоо юу гэдэг өнөөдөр би бодсон шүн бодсон санаагаа маргааш ажил болгоод босон ч болоогүй ч бүтэлтэй ч бүтлэхгүй ч хийгээд явах. Энэ хэрэгчлээ надад шүү дээ. Гэвч энэс илүү яалах гэсэн юм бэ? Одоо ингээл хятад амар өгчөж ийнэ. Манайх хятадыг өстө тэнгэрд болгоод тэр хятад очиод нөгөө нөхөр маргааш гараад хүснээ иждэхгүй шүү дээ. Манайх үнэхээр жаргалаа. Би одоо төдийгөө болтол 37 орноор явсан байна. 37 орноор. Тэгэхээр хамгийн удаан байсан би Солонгост 8 сар байсан. Тэрний зүйл удаан байгаагүй. Тэгэл нэг 14 хоноод тэгэл хэст. Солонгост би юу гэж бодсон гэж. Өглөө 5-д босоод орой 12 цаг хүртэл ингэж ажиллахад би ажиллаж чадчих юм чи. Би Монголд чад яг тал өвчээр нь ингэж ажиллах юм бол алах юм байна. Би яг ингэж бодож Монголд гэсэн баг. Тэгэхээр монголчуудаа хэлэхэд Монгол маань үнэхээр жаргалаа. Итэг. Тэ? Бид үнэхээр жаргалтай ардам. Энийг л хэлээ да. За баярлалаа танд.